Билигма Балжинимаева үнэт эдлэл урлаж эхлээд удаагүй дөнгөж 2 жил болж байна. Гэсэн ч энэ богино хугацаанд тэр өндөр амжилтанд хүрч мэрэгжлийн хүн чадварын Олимпикс бүсийн аврах шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр эзэлжээ. Ямар ч охин гүнж байхыг хүсдэг шүү дээ. Гялалтсан бүхэн л таалагддаг. Энэ бол үнэхээр маш том төсөл. Бидэнд 5 тухтай орчноосоо гарч айдсаа даван тулахад тусалдаг. Бас шин танилтай болдог. Маш гоё хүмүүс жигтэй. Сайн дурын хүүхдүүдтэй зохион байгуулагчдаа баярлалаа. Тэд үнэхээр дээд түвшинд ажиллаж байна. Харин энэ бол Татьяна Нимаева. Гар урлал уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн нь тэрэнд хэтрүүлэггүйгээр хэлэхэд амьдралдаа дахин эргэн ирэхэд тусалсан байна. Зүрхний хаалганд орсныхоо дараа би маш их шантарсан, хүнд хямралд орсон. Учир нь би насан туршдаа хөдөлгөөнтэй идэвхтэй явсан хүн. Гэтэл гинтэл бүх зүйл зогсчихсан юм шиг санагдсан. Бараг л бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болсон. Тэгээд би сувсаар урлах ажил хийж эхэлсэн. Багаар сүлжиж бүтээдэг болсон. Заримдаа хэцүү байсан, уйлдаг байлаа, бүгдийг хайчдаг байлаа. Дараа нь дахиад өөрийгөө татан авч суугаад үргэлжлүүлдэг байсан. Эцэст нь энэ байдлаас өөрийгөө гаргаж чадсан. Довчхондоо уран бүтээлийн ачаар. Энэ удаагийн тэмцээнд нийт 38 төрлөөр 250 оролцогч өрсөлдөжээ. Ялахын тулд тухайн мэрэгжлийнхээ маш сайн суур ур чадварыг харуулах шаардлагатай. Ийм хөдөлгөөн байдаг нь үнэхээр сайн хэрэг. Энэ нь зөвхөн ийм тэмцээнд амжилт гаргахад туслаа зогсохгүй, цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх, нийгэмших, амьдрал ахуйгаа авч явахд ч тустай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эрүүл мэндийн хязгаарлалтай хүмүүсийн дунд зохион байгуулдаг Олимпикс мэрэгжлийн ур чадварын аврах шалгаруулах тэмцээн 2018 оноос хойш зохион байгуулагдж байна. Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж, шагналын санч өссөөр байгаа юм. Энэ удаа шагналын сан 2 сая рублээс давжээ. Бид харж байна. Охид хүүгүүд маань аялал сурч байна. Сувсан урлал хийж байна. Будах, засал чимэглэлийн ажил эзэмшиж байна. Мөн IT технологитой холбоотой дижитал чиглэлийн компьютерийн данагдах баримж ухсрах, задлах зэрэг олон чадвар эзэмшиж байна. Хүүхдүүд олон төрлийн мэргэжил, ур чадварт суралцах хэрэгцээ улам нэмэгдэж байна. Төрөл тус бүртээ төрүүлсэн оролцогчид Олимпикс тэмцээний холбооны улсын шатанд өрсөлдөхөөр явна. Гар бөмбөгийн хотын зөвлөлийн цомын шигшээ тоглолт тун ширүүн өрнөлөө. Тэргүүн барийн төлөө Бурятийн их сургууль болон SG Hawks багийн тамирчид өрсөлдсөн байна. Монголоос ирсэн энэ баг эх орондоо шилдэгэн шилдэгт тооцогддог. Гэвч өрсөлдөгч нь ч тэднээс огтхонч дутгааргүй. Оноо бүр дээр энэ тэнцүү тулалджээ. Тоглолт ямар байв? Янзтай. Аль багийг хөгжөөнд дэмжихээ сонгосноо? БГУ. Залуустаа юу гэж сахимаар байна? Гол нь ялах шүү. Юу нэмж хэлэх үү? Сайхан тоглолт. Өрсөлдөөнтэй байна уу? Маш их. Тамирчдын хувьд хотын зөвлөлийн цом бол зүгээр нэг тэмцээн биш. Харин жинхэнэ гар бөмбөгийн баяр юм. Ийм тэмцээнд оролцсон гэдэг үргэлж сайхан байдаг. Энэ бол гар бөмбөгийн баяр. Ийм том хэмжээний тэмцээн гэдэг өөрөө сайхан. Юуны төрөнд зохион байгуулалт нь өндөр түвшинд байна. Хоёрдугаар тоглолтын чанар маш сайн. Үүн дээр нэмээд Монголоос баг ирсэн. Энэ өөрөө үргэлж сонирхол татдаг. Мөн эрхүүгээс ч баг ирсэн. Ийм төрлийн тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй. Мөн Сибирийн бүс нутгууд болон Бурятийн хөрш орнуудын хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх нэгэн боломж болдог. Ийм тоглолтууд нь тамирчдад өөрсдийн клуб дотроо хөрш бүс нутгийн багуудтай бүр олон улсын түвшинд ч өрсөлдөх сайхан боломж олгодог. Тэр дундаа Монголоос ийм хүчрэг баг ирж байгаа нь бүрч сонирхолтой. Харин манай үзэгчдийн хувьд өөрийн тамирчтай үзэж дэмжих боломж юм. Бурятийн их сургуулийн залуус энэ удаа шонхрын савраас ялалтыг булан авч чадсангүй. Төрөө байрыг Монголын баг хүртлээ. Бид энэ удаа яалтчгүй хожигдлаа. Уг нь бид тэмцэж болох байсан. Хэсгийн тоглолтод энэ багийг хожсон шүү дээ. Энд чинь илүү сайн болох, илүү их бэлтгэл хийх сэтэл болно үсттэй. Мэдээж бэлтгэл дээр л төсвөр хатуужаас суудаг. Бас БГУ-гийн бүрдүүлж чаддаг тэр сэтгэл зүйн уур амьсгал биднийг үргэлж дэмждэг, ялдаг хүргэдэг. Тэгвэл эх жил алдаагаа засны үз? Мэдээж хэрэг.
Энэ удаагийн хотын зөвлөлийн цомд нийт 40 гаруй баг оролцжээ. Тэмцээнийг Брэдийн нийслэл Улаанүд хотын 360 жилийн ойд зориулан зохион байгуулсан байна. Даниил Щербаков, новости дня. Эмма Фёдорова энэ цээж бичигт 10 дахь удаага оролцож байна. Энэ удаа тэр удахгүй болох цээж бичгийн шалгалтад бэлдэх сургалтад иржээ. Тэрний хэлснээр энэ үйл ажиллагаанд хамгийн их татагддаг зүйл нь уур амьсгал мөн жил бүр бичгийн чадвараа шалгахаар ирдэг хүмүүс байдаг. Энэ бол Орос хэл сонирхогчдын онцгой хүрээлэл юм шиг санагддаг. Бүгд соёлтой, маш найрсаг уур амьсгалтай байдаг. Нийтийн цээж бичгийг бичгээр хэдэн зуун хүн ширээний ард суужээ. Энэ жилийн эхийг Алексей Варламов бичсэн бөгөөд Александр Пушкины бага насны тухай өгүүлсэн байна. Харин энэ жил нэгэн шин зүйл нэмэгдсэн нь анх удаа цээж бичгийг Брэд хэлээр бичих боломж бүрджээ. Энийг байгаль нуур орчмын уугуул иргэдийн соёлын төвд бичих боломжтой байсан юм. Энэ жил байгаль орчмын уугуул иргэдийн соёлын төв нийтийн цээж бичихийн нэг талбар болж байна. Мөн анх удаа Брэд хэлээр зохион байгуулагдаж байгаа учраас бид бүх оролцогчийг нийтийн цээж бичихтэй урьж байна. Энэ жилийн нийтийн цээж бичгийн 39 талбар ажиллажээ. Энд эрхүүгийн одон орон судлалын төв, Валентин Араспутины музей, Оросын ажил, хүний нөөцийн төв, номын сонгууд болон хотын бусад байгууллагууд багтсан байна. Хамгийн том талбар нь эрхүүгийн улсын зам тээврийн их сургууль байлаа. Манай сургуулийн нийтийн цээж бичихт 4 дахь удаага нэгдэж байна. Бид эрхүүд хамгийн олон оролцогчтой хамгийн том талбар болсон. Оросоор бичиж чаддаг, бичих дуртай хүн бүрийг үрж байна. Орос хэл сонирхогчдыг нэгтгэдэг энэ үйл ажиллагаа анх 2004 онд Новосибирскийн улсын их сургуульд зохион байгуулж байжээ. Харин эрхүүчүүд 2011 оноос хойш татагдан оролцсон байна. 2025 онд нийтийн цээж бичгийг 620 хүн бичиж 24 хүн онц дүн авчээ. Төслийн эрхүүдийг зохицуулагч Кристина Макаровагийн хэлснээр цээж бичгийг бичгэд хэд хэдэн зүйл нөлөөлдөг байна. Нийтийн цээж бичгийг бичихэд маш олон хүчин зүйл нөлөөлтгөө. Зохиогч нь хэн байх вэ? Текст нь ямар байх вэ? Таны тухайн үеийн сэтгэл санаа ямар байх вэ гэдэг энэ бүгдэд шалтгаална. Тиймээс үр дүн нь жил бүр өөр байдаг. Заримдаа онц дүн их гардаг, заримдаа маш цөөн гардаг. Бичгийн ажлуудыг шалгасны дараа онц дүн авсан оролцогчдод тод өнгийн сертификат бэлэг гардуулна. Би өөрөө энэ үйл ажиллагаанд олон жил оролцож байгаа. Үннийг хэлэхэд энэ мөч хамгийн таатай санагддаг. Үйл ажиллагаанд оролцох нь үн төлбөргүй. Гэхдээ захим хуудасаар урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Талбарууд дээр сул судал үлдсэн хэвээр байгаа тул амжиж бүртгүүлээд орос хэлний мэдлэгээ шалгаарай. Читагийн 33 дугаар сургуульд өнөөдөр онцгой нэгэн ангийн цаг болжээ. Сурагчдаа уулзахаар өөр байгалийн ойн аж ахуйн газрын мэрэгчлэтнүүд ирсэн байна. Ойн төмөртэй тэмцэгчид байгалаа яагаад хамгаалах ёстойг сануулж, галын аюулгүй байдлын дүрмийн талаар ярьснаас гадна төмөртэй тэмцэх шинэ системүүдийн тухай танилцуулжээ. Тухайлбал энэ жил өөр байгальд идэвхтэй нэвтрүүлж байгаа Прорив 100 системийн талаар мэдээлэл өгсөн байна. Энэ бол нэгдсэн нэг систем толбогдсон 30 гаруй дэд системээс бүрдсэн геомэдэлийн цогц систем юм. Бид төмөр унтраах ажилд оролцож байгаа бүх техник, бүх хүний хөдөлгөөнийг бүртгэж, тэднийг захимаар бодит цагийн гармаар хянах боломжтой. Үүнээс гадна энэ жил бид нэг шинэ шийдэл нэвтрүүлсэн. Энэ нь осол эрсдлийг бууруулахын тулд ажилтнууд зориулсан хувийн трекер юм. Ногоон хичээлийн үеэр сурагчид байгаль хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, өөрсдийн гараар нарсны 36 үр суулгажээ. Зарим хүүхэд бүр ганц биш хэд хэдэн үр суулгасан. Бид үрнүүдээ цонхны давцсан дээр байрлуулж хүлэмжийн орчин бүрдүүлсэн. Одоо цаашид арчилж ажиглах болно. Соёолч эхлэмэгцэн илүү том савнд шилжүүлэн суулгаж, эцэст нь том ой уургана гэж найдаж байна. Энэ жижигхэн үрээс суулгац ургах хүртэл бүтэн 1 жил шаардлагатай. Энэ хугацаанд хүүхдүүд ногоон найзуудаа арчилж, тордохоо амлаж байна. Харин дараа нь ургуулсан нарсаа сургуулийнхаа хашаанд шилжүүлэн суулгах юм а.
Калмыкия присоединилась. Халимаг улс Тэмэн цом ультра марафонд нэгдлээ. Бүгд найрамдах улсад анх удаа Барта замын томоохон трейл уралдаан зохион байгуулагдав. Оросын холбооны улсын 183 хотоос мөн Казахстан, Беларусь улсаас ирсэн 1500 гаруй оролцогч хүч тэнхээ тэсвэр хатуучлаас сорхоор энд цугларчээ. Тэдний дунд мэргэжлийн тамирчид, гүйлтийн хорхойтнууд, янз бүрийн нас бэлтгэлийн түвшний хүмүүс байсан юм. Олон хүний хувьд энэ гараа Халимаг улстай хийсэн анхны нээлт танилцах боломж боллоо. Нээлтийн эслийн үеэр бүгд найрамдах Халимаг улсын тэргүүн Бату Хасиков оролцогчдод мэдчилгээ дэвшүүлж, ийм үйл ажиллагаа нь эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтойг онцолжээ. Здорового образа жизни. Гүүх гэдэг бол асар том соёл. Энэ бол амьдралын хэв маяг. Энэ бол философи. Би ч гэсэн өнөөдөр нийцхийг хичээлээ. Би марафонч биш ч өнөөдөр та бүхэнтэй хамт өөрийн зайдаггүй нь. Халимаг улс манай орны өнцөг болон бүрээс дэлхийн олон газраас хүмүүсийг татаж байна. Өнгөрсөн жил гэхэд бид олон улсын буддын форум зохион байгуулсан. Халимаг бол буддын шашинтай бүс нутаг. Энэ нь маш сонирхолтой. Учир нь 50 Европ хэсэгт оршдог атлаа энд буддын шашин цэцгэлэн хөгжиж байна. Манайд 35 орчим орноос зочид ирсэн. Бид спортын ажил хэрэгч соёлын маш олон арга хэмжээд зохион байгуулдаг. Тиймээс та бүхэн манай гайхамшиг тал нутгаар гүйж өнгөрөхдөө Халимагийн соёл түүхтэй танилцж, манай хүмүүстэй уулзаж ярилцаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ дурсамж тань олон жилийн дараач эрэг сайхан хэвээр үлдэж, та бүхэн манад дахин ирээсэй гэж найдаж байна. Гүйлт эхлэхийн өмнө төвдийн хийдийн лам нар уралдаан амжилттай болохын төлөө ерөөл айлдаж, адис хүртэх ёслол үйлдсэн байна. Энэ нь оролцогчдод нэмэлт итгэл, сэтгэлийн тэнхээ өгчээ. Зохион байгуулагчдын хэлснээр жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь энэ спортын үйл ажиллагаа улам өргөн хүрээтэй, нэр хүндтэй болж байгааг илэрлэж. Тэмэн цом бол зүгээр нэг тэмцээн биш. Харин дэлхийн янз бүрийн өнцөг булангаас ирсэн хүмүүст өөрийгөө сорих, Халимагийн тал нутгийн үзэсгэлэнг найрсаг харилцаагаа бэхжүүлэх боломж болж байна. Би Халимагт ирж энэ санаагаа хэрэгжүүлэхийг удаан мөрөөдсөн. Учир нь би үүнээс өмнө арай цон оролцогчтой уралдаануудыг өөр газарт зохион байгуулж байсан. Янз бүрийн соёл, сүнслэг өнгө аяс, үндэсний хоол, архитектурыг харуулах нь маш сонирхолтой. Орос орноор аялна гэдэг үнэхээр сайхан. Манай улсын бүс нутаг бүрд суралцах зүйл бий. Шинэ зүйл мэдэж болно. Сэтгэл санаагаа тэлж болно. Бас сайхан амарч болно. Ультрамарафон хэд хэдэн үе шаттай бөгөөд оролцогчдоос асар өндөр төвлөрөл, бие бэлдрийн бэлтгэл шаарддаг. Гүүгчид элсэн манхан дов толгойд гол мөрөн зэрэг байгалийн төрөл бүрийн саадыг даван туулжээ. Зохион байгуулагчид оролцогчдод аюулгүй амжилттай замаа дуусгахад хэрэгтэй бүх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Эндхийн хамгийн том саад бол энэ талын салхи юм. Тэр салхи хэнийг ч өршөөдгүй. Зам бүхэлдээ гүйлтэд тохирсон хурдтай спортлог байсан. Энд хүн илүүтэй өөрийнхөө хурдтай тэмцдэг юм байна. Жаахан намагтай хэсэг байсан. Гэхдээ шөндөө бараг хатчихсан байсан. Хайртай салхи маань бүгдийг нь арилгасан. Ер нь бүх зүйл үзэсгэлэнтэй, цаг агаар нь сонирхолтой, модгүй уудан байлаа. Би өөрөө уулын нутгаас ирсэн. Манай тэнд модл байдаг. Харин энд нэг ч мод алга. Их содон бүр чамин мэдрэмж төрлөө. Тэмэн цом уралдаан нь зөвхөн спортын үйл явдал биш, харин оролцогчдод Халимагийн уламжлал, соёлтой танилцах боломж олгодог соёлын үйл ажиллагаа юм. Би Оросдоо мужид амьдардаг. Харин одоо энд манай эхнэр 20 км-ийн зайд гүйж байна. Бид түүнийг хүлээгээд яаж гүйх бол гэж санаа зовж байна. Энэ бол миний жижигхэн их нутаг шүү дээ. Тиймээс эхнэрээ энд авчирч энэ нутгийг үзүүлэхээр ирсэн. Тэр Элистад анх удаа ирж байна. Ер нь энд ирэхэд эхнэр л ятгсан. Бид нөхрөө манай аавыг дэмжихэр ирсэн. Тэр спортоор хичээлдэг, үүндээ үнэхээр дуртай. Бид ч түүнийг энэ замд нь үргэлж дэмждэг. Бид Саратовоос ирсэн. Манай найз 60 км-ийн зайд гүйж байгаа. 60 км. Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Фошан хотод саяхан 50 км-ийн явган аялал болжээ. 400 мянга гаруй оролцогч цэцгсийн далай, цэвэр тунгалаг голын хоорондох маршрутаар алхаж, хаврын хотын үзэсгэлэнг мэдэрсэн байна. Энэ үйл ажиллагаа зөвхөн нутгийн иргэд төдийгүй гадаадын жуулчдын анхаарлыг ч татжээ.
Ер нь би хурдан алхдаг. Гэхдээ энд бол тэгмээргүй байна. Илүү удаан алхаж гол мөрөө мотцэг гээд энэ бүх байгалийн өнгө төрхийг 50 мэдрэмээр санагдаж байна. Энэ нь яг л нутгийн хүмүүсийн амьдралд уусан орж тэдний аж төрх хэв маягийг мэдэрч байгаа мэт сэтгэл төрүүлж байна. Холын аяллыг илүү тав тухтай хөнгөн болгохын тулд зарим аяллийн компаниуд цогц үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Ингэснээр идэвхтэй амралтад дурлагчид хүнд хэрэгсэл үүрэлгүйгээр байгальд аялах боломжтой болжээ. Маршрут нь хүнд биш учраас анхлан аялж байгаа хүмүүст ч тохиромжтой. Хөтчийн хамт аялагчид яаралгүй аялж, ууланд байгалийн тавин хэмнэлийг мэдэрч байна. Харин аяллын дараа горхины дэргэд барбекютай зугаалга хийх нь хаврын энэ тухтай уур амьсгалыг улам төгөлдөр болгожээ. Өмнө нь маршрутууд их хэцүү байдаг байсан. Бид их ядардаг байлаа. Харин одоо ийм формат хамаагүй дээр болж цогц үйлчилгээ санал болгож байна. Энэ үнэхээр тохиромжтой юм. Идэвхтэй амралт зүгээр нэг чөлөөт цагаа өнгөрөх хэлбэр байхаа болж өдөр тутмын амьдралын хэв маяг болж хуурч байна. Ийм өөрчлөлт нь хэрэглээний зах зээлд шууд тусгалаа олж байгаа юм. Хүмүүсийн олон янзын хэрэгцээг хангахын тулд спорт аяллаа хэрэгслэлч мөн дасралтгүй шинжлэгдэж тав тух үйлдэл сонирхолтой шийдлийг хослуулсан хэлбэрт шилжиж байна. Хэрэглэгчдийн хөнгөн авсаархан зүйлд тэмүүлэх хэрэгцээг хангахын тулд энэ компани уруулын будгийн хэмжээтэй түлшний хэсэг бүхий хийн аяллаа политик гаргасан байна. Харин энэ тэрэгцрийн хийц сайжруулсан бүтэцтэй 200 кг хүртэл ачаа даах чадaltaй бөгөөд эвгсэн үедээ 20 см-ээс бага зузаантай болдог байна. Мөн хувь хүний хэрэгцээнд тохируулсан бүтээгдэхүүнүүд ч эрэлттэй болжээ. Жишээлбэл шувуу ажиглах дуртай хүмүүс зориулсан энэ майхан нь зэрлэг амьтдыг үргээхгүйгээр ойроос ажиглах боломж олгодог аж. Шумуулны торон хэсгээр зөвхөн дотроос нь гадагш харж болно. Харин майхны гадаргуу нь хүний үнэрийг дарддаг. Ингэснээр хүн амьтны орчныг тодорхой хэмжээнд тусгаарлаж чаддаг. Технологийн шинжилэл шингэсэн хятадын бараа бүтээгдэхүүнүүд зөвхөн дотоодын зах зээлийн хэрэгцээг хангаад зогсохгүй. Гадаадын хэрэглэгчдийн дунд ч эрэлттэй болж байна. Спортын хувцас гутал үйлдвэрлэдэг нэгэн компани улс орон бүрийн хэрэгцээнд нийцүүлэн өөр хувилбар боловсруулдаг аж. Тухайлбал Америкийн хэрэглэгчдэд зориулсан гутал хөнгөн байх ёстой. Солонгосын худалдан авагчид тод өнгийг илүүд үздэг бол хойд Европын хэрэглэгчдийн хувьд хамгийн чухал нь хасах 40 градусын хүүтнийг даах чадвар байх юм а. Нэгдүгээр сараас 2дугаар сар хүртэлх хугацаанд майхан цэцэрлэгийн шүхэр загасны уурга зэрэг идэвхтэй амралтын зорилттой барааны экспорт 1.5 тэрбум юанаас давсан. Шинээр хөгжиж буй зах зээлүүдэд өсөлт идэвхтэй ажиглагдсан. Тухайлбал RCEP-ийн зах зээл өсөлт 20%, Өмнөд Америкийн зах зээл 100% хүрсэн. Хятадд гадаа спорт, аяллаа хэрэгсэл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн тоо 9 саяас давжээ. Ойрын 3 жилд энэ салбарын жилийн нийлмэл өсөлт 15%-аас дээш байх төлөвтэй байна. Хятадын эргэн шил 5000 жилийн түүхтэй. Харин Шанхайд болсон дорны тансаг өнгө 2026 дээд уулзалтын үеэр энэ эртний өв орчин үеийн хэв маягийн ойлголттой уулзсан огтлолцлоо. Тайваны хоолон 2 эргээс ирсэн залуу дизайнер, загвар бүтээгчид уламжлал, загвар, урлагийг хэрхэн нэг дор уялдуулж болохыг харуулсан байна. Дотоод мөн чанарынхаа энэ нарийн тансаг мэдрэмжийг бид дэлхийд яаж хүргэх вэ? Миний бодлоор бид бие биеэ харилцаа ойлголцлоор дамжуулан таньж мэддэг. Тэгжил шинэ боломжууд нэгддэг. Би яг энд Шанхайгаас эхлээд бие биеэ ойлгож болно гэдэгт бат итгэдэг. Бид 2018 онд Тайванд очиж туршлага солилцож байсан. Харин сүүлийн жилүүдэд тэндээс оюутнууд манай дээр ч суралцж байна. Утлагын нийтлэг соёлын ачаараа бид бие биедээ илүү ойртож чадсан. Дээд уулзалтад Гаминданы намын даргасан Тайваны Цэн Ян сангийн тэргүүн Хун Сүчжоу оролцсон үг хэлжээ. Тэрээр илтгэлдээ харилцаа, яриа хэлцээг дэмжих нь ямар чухал болохыг онцлсан байна. Дорны хэв маягийг хамтран хөгжүүлэхийн талбарнаас салбарын хамтын ажиллагааг өргөжлүүлж, Тайванийн хоолын 2 эргийн залуустай бизнес эрхлэх, ажил хөдөлмөр эрхлэх шинэ боломж нээж өгнө гэж найдаж байна.
Шанхай хот хэдийн хятадын соёлыг дэлхийд таниулах гол гарцын нэг болоод байна. Харин одоо энэ дорны их хот хятадын гоо зүүн мөн чанарыг илүү гүн мэдэрсэн шин загварын брэндүүдийг бүтээх таата талбар болж байна. Алиса Касюк, Сирицян.